Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2025 оны бүтэн жилийн зурхайг тарот зурхай эсвэл астрологийн зурхай гэдэг дээр санал асуулт авсан байгаа. Нийт санал асуулгад оролцсон хүмүүсийн маань 63% нь тарот зурхай дээр саналаа өгсөн байна. За ингээд 2025 оны хоньны ордны тарот зурхайг сар бүрээр нь хий. 1-р сар King of Wands карт маань гарч ирсэн байгаа. За энэ карт маань манлайлал, эрч хүч, хүсэл тэмүүлэл, эрх мэдэл. За тэгээд зорилгоо биелүүлэхийн тулд шаргуу тэмцдэг, амжилтанд хүрэхийн тулд ухаалаг шийдвэр гаргах чадвартай, бусдыг удирдах, манлайлах чадвартай ийм хүнийг илэрхийлдэг. Хоньны ордныхан маань өөрсдөө гал энергитэй удирдагч, манлайлагч нар бас байдаг. Удирдагч, манлайлагчид үргэлж бүх зүйлийг маш төлөвлөгөөтэй, хяналттай, зөв хийдэг учраас та бүхнийг би 1-р сард хагас жилийнхээ бүр цаашлаад бүтэн жилийнхээ төлөвлөгөөг том зургаар нь ерөнхийдөө бүдүүвчээ гаргаад бүр илүү амжилтанд хүрэхийн тулд танд ямар мэдлэг мэдээлэл дутмаг байгаа дээр жоохон ажиллаад сургалт, семинар өөрийгөө хөгжүүлэх тал дээр нэмэлт төлөвлөгөө гарган альва зүйлийг маш сайн хянж, нягтлж, зөв шийдвэр гаргах ухаалаг байж альваад зоригтой шийдвэр гарган өөрийнхөө байр суурин дээр тууштай, баттай зогсох хэрэгтэй гэж зөвлөе. За 2-р сард Eight of Wands гарсан байгаа. За энэхүү карт нь ямар нэгэн хурдан болж өнгөрөх үйл явдал эсвэл ямар нэгэн зүйлийн эерэг үр дүн маш хурдан шийдлийг олох гэх мэт зүйлүүдийг илэрхийлдэг. 2-р сард та амьдралдаа ямар нэгэн чухал шийдвэр маш хурдан гаргах хэрэгтэй болж магадгүй. Хол ойрын гадаад дотоодын нийслэг, аялал. За эсвэл та ямар нэгэн зар сурталчилгаа хийлгэж бас болох юм. 2 сард магадгүй танд маш сайхан боломж гарч иж магадгүй маш хурдан шүүрээ татхаад аваарай. Магадгүй нөгөө талаасаа энэ сар маш хурдан идэвхтэй өрнөхөөр харагдаж байна. 3 сард Freedom, эрх чөлөө гэсэн карт маань гарч ирсэн байна. Энэ карт маань ерөнхийдөө өөрийн бодол, оюун ухаан, сэтгэлийн гүнд байгаа, сэтгэлийн шарах, сөрөг бодол, эргэлзээ, дургуйцал, өөрийнхөө дотоод дулаад байгаа зөрчлүүдтэйгээ нүүр тулж бүх сөрөг бодлоодаа хайж зүрх сэтгэлдээ дотоод сэтгэлийн амар амгаланг олох хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгч байна. Эрх чөлөө гэдэг нь зөвхөн биеийн эрх чөлөө, биеийн амралтыг хэлдэг. За нөгөө талаасаа бас дотоод сэтгэл, оюун бодлоо чөлөөл гэсэн утгатай. За тэгэхээр 3 сард хоньны ордныхан маань өөртөө амралт чөлөө олгоод маш сайхан бясалгал хийх, сэтгэл санаагаа тайвшруулах, зүрх сэтгэлээ чагнах, оюун бодлоо альва сөрөг зүйлээс чөлөөлөх гэх зэрэг зүйлүүд дээр анхаараарай. За 4 сард Queen of Pentacles гарсан байна. За энэхүү карт маань материалын байдал сайжрах, за өрх гэрийн санхүүгийн тогтвортой байдал, за эсвэл гаднаас орж ирэх халамж, тэтгэр, тэтгэмж гэх мэт санхүүгийн орлого, мөнгө хүлээн авах гэсэн утгатай. За нөгөө талаасаа зоосны хатан бол ээжиг халамжтай, маш их туршлагатай, бүтээлч, эмхтэй илэрхийлдэг. Санхүүгийн тогтвортой байдал, гэр бүлийн тав тухтай орчин, за мөн ойр тойрны хэн нэгэн, үхэр, охин, материйн ордны хүнд та анхаарал халамж тавих шаардлага гарч магадгүй. Эсвэл та өөрөө эдгээр хүмүүсээс анхаарал халамж авахар болж магадгүй юм. За ямар нэгэн шийдвэр гаргахаар бол өмнөх туршлагад үндэслэж зөв шийдвэр гаргаарай. 5 сард Five of Swords гарсан байна. За энэ карт маань ямар нэг тэмцэл эсвэл зөрчилдөөн маргааныг илэрхийлдэг. Хоньны ордныхан маань ямар нэгэн маргаан зөрчилдөөн дээр өөрийн зөв болгохын тулд
бусдыг жоохон хохирох, бусдыг үл ойлгох, өөрийн зөв гэдэг илүү их итгэл үнэмшилтэй байх гэдэг. За ер нь ямар нэгэн сөргөлдөө маргаанд оролцохын хэрэггүй. За тэгээд харилцаагаа зөв байлгах гэж хичээгээрэй. Хамгийн зөв шийдэл бол хинтээж маргалдаж муудалцах хэрэггүй. Аливаа зүйлд тайван ухаалгаар хоёр талаас нь харж байх хэрэгтэй. За мөн энэ 5 сард ямар нэгэн гоо сайхны мэс засал хагалгаа эсвэл ямар нэгэн эрсдэлтэй зүйл хийх хэрэггүй. За гэмтэл бэртлээс болгоомжтой байх гэж зөвлөмөр байна. 6 сард сонголт карт минь гарч ирсэн байна. За та ямар нэгэн чухал шийдвэр, чухал зүйлээс сонголт хийхээр болж магадгүй. За хэрвээ та ямар нэгэн чухал сонголт хийхээр болвол тэрхүү сонголт таныг тайван, эерэг энергиээр дүүрэн, аз жаргалтай байлгах, гэрэл гэгээтэй, ирээдүйтэй тийм л сонголтыг хийх хэрэгтэй. Ямар нэгэн айцгүй, тайван амгалан сонголт бол хамгийн зөв сонголт шүү. 7 сард хүч чадлын карт гарч ирсэн байна. Энэхүү карт маань өөрөө бүхнийг чадна гэдэгтээ бүрэн итгэх гэсэн утгатай карт. Амьдралдаа тавьсан хамгийн том зорилгоосоо хизээч ухрахгүй би чадна гэсэн өөртөө бүрэн итгэлтэй бай. Өөрийн төрөлхийн мөн чанар, хүч чадал, мэдлэг оюундаа бүрэн итгэлтэй бай. Танд хэрэгтэй байгаа бүхэл хүч чадал зөвхөн таны дотоодод оршиж байна. 6 дугаар сард та ямар нэгэн амьдралдаа чухал шийдвэр гаргасан бол 7 сард өөрийгөө дайчилж маш шаргуу хүчтэй хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь байна. 8 сард Star карт маань гарсан байна. Энэ нь итгэл, найдвар, урам, зориг, шинэ эхлэлийг илэрхийлдэг. Од бол таны амьдралд гэрэл гэгээ нэмж шинэ боломжуудыг нээж, итгэл найдварыг эргэн авчирч таны хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд тань туслах болно. Ирээдүйдээ итгэлтэй байж, эерэг байж, бүх зүйлийг сайн сайхныг олж харах хэрэгтэй. За зарим нэгэн маань 8 сард магадгүй тайзан дээр тоглолтоо тавьж жинхнээсээ од болох ч юм билүү. За зарим нэг нь магадгүй хэвлэл мэдээлэл, сошиал медиа зэрэгт олонний танил болж магадгүй юм. 9 сард өөрийгөө хайрлах гэсэн карт гарч ирсэн байна. Энэхүү карт маань та альва зүйлийг хийхдээ зөвхөн өөрийн зүрх сэтгэл дотоод дуу хоолойг сонс. Таны дотоод мөн чанар, зүн совин аль нь илүү болохыг хэлэх болно. Хязгаарыг давах хэрэггүй, өөрийнхөө бие сэтгэлийн хүсэж байгаа зүйлийг л өг. Зөвхөн та л өөрийгөө илүү хайрлах болно. 10 сард Eight of Pentacles карт маань гарч ирсэн байна. Энэхүү карт маань шаргуу хөдөлмөр, ур чадвараа дээшлүүлэх хичээл зүтгэлийг илэрхийлдэг. 10 сард зорилгоо биелүүлэхийн тулд тууштай хичээх хэрэгтэй. Альва зүйл хичээл зүтгэлээр амжилтанд хүрдэг. Жаахан хичээгээд өвөл амжилт маш ойрхон байна. За мөн 10 сард гэр бүлийн хариуцлага эсвэл шийдвэр гаргахтай холбоотой үйл явдал болж магадгүй. 11 сард Judgment карт гарсан байна. За ямар нэгэн зүйлийн ухаарал, өөрийгөө уучлах, эсвэл дахин төрөх. За таны өмнө ямар нэгэн шийдвэр, ямар нэгэн үйлдэлийн үр дүн ирж магадгүй. За хаа нэгтээс чухал мэдээлэл, мессеж авах. За өөрийгөө баг зэрэг чөлөөлөх, эсвэл таны жинхэнэ дүр төрх, тодрох, нууц, илрэх. За магадгүй шүүхийн шийдвэр, шүүхтэй холбоотой ажил төрөл хөөцөлдөж байгаа хэн нэгэн байж магадгүй юм. За эсвэл юу хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө бол 11 сард өнгөрсөнтэй эвлэрч урагшаа зүтэг гэсэн утгатай. За нөгөө талаасаа юунаас ч айх хэрэггүй. Удахгүй бүх зүйл сайхан болно, зоригтой бай. За ингээд хамгийн сүүлийн 12 сард маань Knight of Cups гарч ирсэн байна. Энэхүү карт маань хайр дурлал, сэтгэл хөдлөл, романтик болцоо, уран бүтээлч байдлыг илэрхийлдэг. Магадгүй 12 сард хоньны ордныхан маань зоригтойгоор мөрөөдлөө дагсан шийдвэр гаргаж магадгүй юм. Гэхдээ бодит байдлаа хараарай.
Мөн синглчүүд маань романтик болзоонд өргөдөх, хайрын захиа мессеж авах, дотн харилцаа үүсгэх, цаашлаад мөн таны чин сэтгэлээсээ хайрлах нэгнийг олох зэрэг хайр дурлал думбах сар болохоор харагдаж байна. За ингээд 25 онд хоньны орныхан маань олон үйл явдлаар дүүрэн амжилт бүтээл ахиулсан, хайр дурлалд умбсан, өөрийн хүч чадалд итгэж томоохон шийдвэр гаргасан, өөрөө өөрийгөө хайрлахад суралцсан, ашиг орлого арван мөрөөдөл биелсэн сайхан жил болох нь байна. Хоньны ордныхондоо амжилт хүсье. Түр баяртай. Энэ хүртэл сонссон танд баярлалаа.